Сайн бацхан үзэгчтэй дэлхийд дахинд болж байгаа онцлог үйл явдлуудыг улс орон бүс нутгуудаар нь ялгаж хүргэх гадаад мэдээний мань тайван хөтөлбөр өнөөдрөөс эхэлж байна. Бидний хамгийн ихэнд онцлог улс Хятад улс байх болно. Хятад улсын эдийн засаг, нийгэм, улс төр, технологийн салбарт болж байгаа онцлог үйл явдлуудаас харъя. За бүгд найрамдах Хятад ард улс байгуулагдсны 76 жилийн өнөөдөр болж байна. Өнөө өглөө Бээжингийн Тяньаньманы талбайд төрийн далбаа мандуулах ёслол болж улсын өнцөг булан бүрээс ирсэн мянган хүн энэхүү талбайд цугласан байлаа. Ёслолын нээлтэнд Хятад улсын дарга Ши Жинпинг Хятадын коммунист намын төв хорооны 4-р баг хурлаар 15-р 5 жилийн төлөвлөгөөг хэлэлцэх талаар зарласан байна. Хятад улсын дарга Ши Жинпинг коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Төв цэргийн комиссийн даргын хувиар олон улсын найрсаг орнууд гадаад дотоодын зочдод талархал илэрхийллээ. Хүлээн авалтанд ерөнхий сайд Ли Цзян тэргүүтээ төр намын өндөр албан тушаалтнууд болон 800 гаруй зочид оролцсон байна. Ши Жинпинг нээлтийн үгэндээ бүгд найрамдах Хятад ард улс байгуулагдсанаас хойших 76 жилийн ололт амжилтыг дурдахын зэрэгцээ эх сард болох Хятадын коммунист намын төв хорооны 4-р баг хурлаар 2026-аас 2030 оны 15-р 5 жилийн төлөвлөгөөг хэлэлцэж эдийн засгийн чанартай өсөлт, ард иргэдийн амжиргааг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа мэдэгджээ. Түүнчлэн нэг улс хоёр систем бодлогыг тууштай хэрэгжүүлж, Хонконг, Макаотой хөгжлийн бодлогын түвшинд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ хэлсэн байна. Мөн Тайваны асуудлыг хөндөж, Тайвантай хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ тусгаар тогтнолын оролдлого болон гадны оролцоог эсэргүүцэхээ хэлсэн байна. Хятадын үндэсний баярын түүхэн 1949 оны 10 дугаар сарын 1-ээс ихтэй юм а. Уг өдөр Мао Цзэдун Тяньаньманы талбайд ард түмнийхээ өмнө бүгд найрамдах Хятад ард улс байгуулагдсныг зарлаж байлаа. Үүнээс хойш энэ өдөр нь улсын түүх, эв нэгдэл, хөгжлийн бэлэгдэл болгон тэмдэглэгдэж иржээ. Хугацаа өнгөрхийн хэрээр баярын цар хүрээ өргөжөнтөлж, цэргийн парад, баярын ёслол улс даяар болж, алтан 7 хоног гэж нэрлэгддэг бүх нийтийн 7 хоногийн амралтын үеэр аялал жуулчлалын урсгалч эрс нэмэгддэг байна. Энэ жилийн хувьд гадаад руу зорчих Хятадын иргэдийн тоо 8-аас 8.4 сая хүрнэ гэж тооцоолж байгаа нь өнгөрсөн жилийнхээс 2 дахин өссөн үзүүлэлт болж байна. Мөн дотоодын аялал гэсэн ялгаагүй урд жилүүдээс эрс нэмэгдэж, өндөр хурдны галт тэрэг болон шөнийн галт тэрэгнүүдэд 90 сая гаруй тасалбар урьдчилан зарагджээ. Энэ бүх хөдөлгөөн нь аялал жуулчлал, үйлчилгээ, тээврийн салбарыханд эдийн засагт томоохон дэмжлэг болдог байна. Өнгөрсөн бям гарагт бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам баярын хүлээн авалт зохион байгуулж бүгд найрамдах Хятад ард улс байгуулагдсны 76 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэхүү хүлээн авалтанд улсын хурлын гишүүд болон төр нийгмийн зүтгэлтнүүд, соёл бизнесийн салбарын төлөөллүүд, мөн Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын аж ахуйн нэгжүүд гээд нийтдээ 400 гаруй хүн оролцсон юм а. Монгол улс мөнхийн хөрш бүгд найрамдах Хятад ард улстай 76 жилийн дипломат харилцаатай эдийн засгийн гол түншлэгчд билээ. Монгол улсын экспортын бараа бүтээгдэхүүний 90 гаруй хувийг авдаг урд хөрш ирээдүйн чиг хандлага хөгжлөө тодорхойлохдоо хөгжиж буй орнуудын аж үйл дөржилтийг үргэлжлүүлэн дэмжиж ард түмний амжиргааны асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэн тогтвортой хөгжилд хамтдаа хүрэх зорилго тавьсан билээ. Арга хэмжээний үеэрч талууд харилцан ашигтай ажиллах боломжууд өргөн байгааг онцолж байлаа. Өнгөрсөн оны үед бол ялангуяа манай харилцаа бол илүү өндөр шатанд гарлаа. Дээрээс нь бид нар урд өмнө байгаагүй илүү экспортыг хийж чадлаа. Манай нийт экспортын 90 орчим хувийг бүгд найрамдах Хятад ард улс авч чана. Энэ үгээрээ бид нар бас энэ дотоодынхоо энэ эдийн засгийг илүү чадварчлуулах тэр боломжийг бий болгож чадж байна. Цаашлаад бид илүү үйлдвэрчсэн, технологичсон орн болохын төлөө бид нар явах хэрэгтэй. Инхийн тулд бид нар харилцаагаа сайжруулах замаар экспортоо илүү өргөн түвшинд хүргэх нь бол бидний хувьд бол маш чухал байна. Би бас хэлсэн үгэн дотроо дурдсан байгаа. Хятад Монгол хоёр улсын хамтын ажиллагаа бол маш үр дүнтэй, бодит үр дүнд хүрсэн сайхан он жил болж байна. Тэгэхээр хэдийгээр хоёр улс маань гадаад орчны саад туруудтай нүүр тулсан хэдий ч хоёр улс бол хамтран ажиллаж, нэгт хамтран ажилласны үр дүнд эдгээр саад татварыг бол даван туулж саад бэрхшээлүүдийг бол боломж олгон ашигласан. Тэгэхээр Хятад Монгол хоёр орны хооронд бол энэ хил дамнсан худалдаа ялангуяа энэ бомтын хамтын ажиллагаа бол маш их өргөжинд хэлж байна. Тухайлбал Сэхэ шивээ өрөн бомтын ачаа хэрэглэлтийн хэмжээ бол 20 сая тонн хүрлээ. За мөн Монгол улсаас Хятад улстай хийсэн цэсийн экспорт бол 75% төрсөн байна. За мөн хил дамнсан гашуун сухад ганц модын хил дамнсан төмөр замын бүтээн байгуулалт болон Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтууд бол эхэлсэн байна. Тэгэхээр эдгээр хамтын ажиллагаа бол
хоёр улсын харилцаанд төдийгүй ард иргэдийн сайн сайханд бол бодит үр өгөөжийг авчирсан байна. Арга хэмжээний үеэр XTPD-гийн бүтээсэн Шинзоу 13 хэмээх хятадын анхны 8K супер өндөр нэгтралтай баримтат киноны трейлерыг танилцууллаа. Мөн Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа хятадын аж ахуй нэгжүүд энэ үеэр өөрийн брэнд бүтээгдэхүүн болон шинэлэг ололт амжилтаа танилцуулан үзэсгэлэн гаргасан. Энд хамгийн сүүлийн үеийн технологийн бүтээгдэхүүн, тухайлбал олон хэлээр орчуулга хийх боломжтой төхөөрөмж, ирээдүйн машин гэж нэрлэгдэж байгаа бүрэн цахилгаан автомашинуудыг танилцуулсан юм а. Өнгөрсөн 7 хоногт Хятад улсын олон улсын хэмжээнд томоохон мэдээлэл хийсэн нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүлэмжийн хийг бууруулах анхны албан ёсны зорилтоо дэвшүүлсэн явдал байлаа. Дэлхийн хамгийн их хүлэмжийн хий ялгаруулдаг улсын хувьд ийм алхам хийж үндэсний хэмжээний зорилт дэвшүүлж байгааг олон улс сайшаан хүлээн авч байна. Нью-Йорк хотноо нэгдсэн үндэсний байгууллагад илгээсэн цахим мэдээлэлдээ Хятадын дарга Ши Жинпин улс орон даяар хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2035 он гэхэд 7-оос 10%-аар бууруулна гэсэн байна. Үүнийхээ хүрээнд 2016 оны Парисын гэрээний шаардлагад үндэслэн 10 жилийн дотор салхи, нарны эрчим хүчний хүчин чадлыг 2020 оны төвшнөөс 6 дахин нэмэгдүүлж, дотоодын эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрийн эзлэх хувийг 30%-аас дээш болгохыг зорино гэлээ. Дэлхийн хамгийн их хүлэмжийн хийн ялгаруулагчийн хувьд Хятадын энэхүү төлөвлөгөө нь Парисын хэлэлцээрээр тавигдсан зорилтуудыг биелүүлэхэд тун чухал юм. Үүний өмнө Хятадын эрх баригчид 2060 он гэхэд ялгаруулалт шингээлтийн зөрүүг тэглэн гэсэн зорилт дэвшүүлж байсан ч тодорхой тоон зорилтууд дэвшүүлээгүй. Харин өнөөдрийн амлалтанд Хятад улс ялгаруулалтаа бууруулах анхны тоон зорилтоо тодорхойлж байгаа явдал юм. 2023 онд Хятад улс хүлэмжийн хийн ялгаруулалтын 4/1-ээс илүүг буюу бараг 14 тэрбум тонн нүүрс төрөгчийн давхар эсэл ялгаруулжээ. Хэрвээ үүнийг 10%-аар бууруулна гэвэл 1.4 тэрбум тонн гэсэн үг. Хэдийгээр Хятад улс уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг тогтоон барих чиглэлд дөрвтэй алхам хийж байгаа сайшаалтайч гэлээ энэ шин зорилт нь Парисын гэрээний 1.5 хэмээн зорилтод хүрэхэд хангалтгүй байж магадгүй байна. Зарим шинжээчид Хятад улсыг 2030 он гэхэд 10 биш 50%-аас дээш хэмжээгээр ялгаруулалтаа бууруулах ёстой гэж үзэж байна. Хятадын коммунист намын төв хороо болон төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс ард иргэд бүгд найрамдах Хятад ард улсын ардын чөлөөлөх харим зэвсэг цагдаагийн хүчнийхэн намын гишүүд удирдлагуудад баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж байна. Мөн Хонконг, Макаогийн тусгай захиргааны бүсүүд Тайвань болон гадаадад оршин суугаа эх орон нэгтнүүд Хятадын хөгжил дэвшил дэмжлэг үзүүлж байгаа олон улсын анд нөхдөд гүн талархал илэрхийлээ. Сүүлийн өдрүүдэд Хятадын гадаад харилцаанд онцлог уулзалтууд айрчлууд өрнөж байна. Тухайлбал Нью-Йорк хотод нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн үеэр бүгд найрамдах Хятад улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цян, Европын холбооны комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лайнтай уулзсан байна. Тэд хамтын ажиллагаа бэхжүүлэхийн зэрэгцээ худалдааны хувцадмал байдлыг намжаах тухай ярилцсан байна. Фон дер Лайн уулзалтын дараах мэдээлэлдээ Европын экспортыг хязгаарлаж байгаа тариф, зах зээлд нэвтрэх саад бэрхшээл, үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлын талаар Европын улс орнууд санаа зовниж байгааг хэлсэн байгаа юм. Харин Ли Цяны хувьд Хятад, Европын холбоо хоёр дипломат харилцаагаа тогтоосон үеийн анхны зорилтуудаа мартахгүй байхыг уриалж, Европын холбоо нээлттэй чөлөөт худалдаа хөрөнгө оруулалтын бодлогоо хадгалж үлдэхийг онцолсон байна. Европын холбоо дотор Хятадтай хэрхэн харилцах талаар санал зөрөлдөөнтэй хэвээр байгаа. Гэсэн хэдиж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын өндөр тарифын дарамтанд хоёр тал хоёулаа өртөж байгаа учраас хамтын ажиллагаагаа эрэлхийлэх сэтэл нэмэгдэж байгааг энэхүү үйл явдлууд харуулж байгаа юм. Нөгөө талд бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улс буюу Умар Солонгосын гадаад хэргийн сайд Чой Сонхи, Хятад улсын гадаад хэргийн сайд Вангитай уулзаж хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлэх гигаманизм буюу олон улсын харилцаанд нэг улс бусад улс орнуудад давмгайлах, тэднийг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн удирдах, ноёрхох хандлагын эсрэг байх тухай тохиролцсон гэж байна. Энэхүү уулзалт нь өнгөрсөн сард болсон Ким Жон Ун болон Ши Жинпин нарын дээд хэмжээний уулзалтын үргэлжлэл байгаа. Талууд хоёр талын стратегийн харилцаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа юм. Энэхүү Хятад улс нэг талаас Европын холбооны худалдааны хязгаарлагдмал байдлыг намжаах мөн олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хичээж байгаа бол мөн нөгөө талд Умар Солонгостой стратегийн холбоогоо сэргээж байгаа юм. Энэ нөрөө Бээжин гадаад бодлогоо олон талд байлгахыг эрмэлзэж байгааг харуулж байна.
Хятад улсын засгийн газраас эдийн засгийн өсөлт хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор 500 тэрбум юаний санхүүжилтийг санхүүгийн хэрэгслийг зах зээлд гаргахаар болсон гэдгийг мэдгдлээ. Шинэ хөрөнгө оруулалт нь дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан, дэд бүтэц, тээвэр, логистик зэрэг салбарт чиглэгдэнэ. Мөн өчигдөр Хятадын засгийн газар хөрөнгө оруулагчдыг татах бодлогынхон хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдад хувьцааны опцион зах зээлийг албан ёсоор нээсэн байна. Төрийн хөгжил шинжилгээний хорооноос мэдээлснээр шинэ хөрөнгө оруулалтын төслүүдийн үндсэн хөрөнгийг нөхөх зорилготой орон нутгийн удирдлагууд төслөө хурдан эхлүүлэх, барилгын ажлыг эрчимжүүлэх, улмаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжинэ гэжээ. Зах зээл шинжээчдийн зүгээс энэ алхмыг Бээжин эдийн засгийн төлөвтөө улам ихээр санаа зовниж байгаа дохио гэж үзэж байна. Ялангуяа 7 болон 8 дугаар сард хөрөнгө оруулалтын идэх эрс сул байсан нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн байж магадгүй байна. Мөн Хятадын үйлдвэрлэлийн идэх 6 дахь сарда дараалан буурсан нь эрэл суларч байгаагийн шинж. 8 дугаар сарын тоон мэдээгээр үйлдвэр жижиглэнгийн борлуулалт өнгөрсөн оны хамгийн сул түвшинд хүрсэн. Хөрөнгө оруулалтын өсөлт ч уналттай эхний 8 сарын байдлаар 0.5% өсөлттэй байсан. Үүнтэй холбоотойгоор Бээжин гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, юан цорилсан хөрөнгийн сонирхлыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд мягмар гарагт гадаадын байгууллагуудад хувьцааны опцион зах зээлийг албан ёсоор нээжээ. Энэхүү шийдвэрийг Шанхайн хөрөнгийн бирж зарлаж мэрэгжсэн гадаадын байгууллагын хөрөнгө оруулагчид эрсдлээс хамгаалах зорилгоор хувьцааны опцион арилжах боломжтой болж байгааг мэдгдсэн юм. Одоогийн байдлаар Хятадын хувьцааны зах зээл 100 их 80 юан буюу 14 их 80 ам долларын үнэлгээтэй дэлхийн 2 дахь том зах зээл юм а. Зах зээлийг гол төлөв дотоодын институцийн хөрөнгө оруулагчид бүрдүүлдэг онцлогтой. Тиймээс хээжийн хэрэгсэл буюу опцион зэрэг бүтээгдэхүүн гадаадын хөрөнгө оруулагчдад эрсдлийг удирдах боломж олгох, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж шинжээчид үзэж байна. Өргөжлүүлэн бид та бүхэнд технологийн салбарт болж байгаа онцлог үйл явдлуудаас хүрэх болно. Тэгэхээр Хятадын технологийн гигант Xiaomi Германы Мюнхен хотноо шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ зохион байгууллаа. Тэд энэ удаад T1 5 цувралын шинэ ухаалаг гар утсаа танилцуулсан байна. Үүнээс гадна Хятадын зах зээлд хэдийн тавигдаад танигдсан байгаа Mijia брендийн гэр ахуйн электрон төхөөрөмж болон цахилгаан машина Европын зах зээлд нэвтрүүлж байгаа гэдгээ зарлжээ. Xiaomi бол Европын ухаалаг гар утасны зах зээлд Apple, Samsung-ийн араас бичигддэг томоохон тоглогч юм а. Тэдний шинээр танилцуулсан T15 загвар 649 еврогийн үнэтэй. Энэ нь тэргүүлэг үзүүлэлттэй ухаалаг гар утасны зах зээлд шууд үнийн өрсөлдөөнийг бий болгож байгаа дүн юм. Гол өрсөлдөгч нараасаа илүү төсвөр үнэтэй боловч үзүүлэлтийн хувьд сайжирсан нь онцгой байлаа. Гурвалсан камерын систем, 5500 мАh батарей, 683 инчийн AMOLED дэлгэцтэй. Арын камерны хувьд 50 мегапикселийн 2 камертай. Үүний өргөн өнцгөр зураг дарах зориулттай линз нь 23 мм бол телефотон 46 мм. Харин ультравайд камерных нь хувьд 12 мегапиксел байгаа юм. Энэхүү камерны тусламжтайгаар 4К нэгтралтайгаар 60 фрейм хүртэлх чанартай бичлэг хийх боломжтой. Харин процессорын хувьд Тайваны MediaTek компани Dimensity 8400 Ultra GB-г ашиглажээ. Үүнээс гадна гар утасны танилцуулгын үеэр компани дэд ерөнхийлөг Xu Fei хагас дамжуулагчийн салбар дахь ирээдүйн амбицаа танилцуулсан нь ихээхэн анхаарал татлаа. Xiaomi өндөр хүчин чадал бүхий ухаалаг гар утасны чип үйлдвэрлэх бэлтгэл ажлаа хэдийнэ хангаад эхэлжээ. Ингэснээр тэд энэ зах зээлд Apple, Samsung, Huawei-тэй өрсөлдөнө гэсэн үг юм. Тус компани эх 10 жилд чипний технологийн хөгжүүлэлтэнд 50 тэрбум юаны хөрөнгө оруулахаар болжээ. Уг арга хэмжээнээс гадна Xiaomi хамгийн хүчирхэг ухаалаг гар утасныхаа дараагийн загварыг танилцууллаа. Тэд энэ жил Xiaomi 16 Pro загвараа танилцуулах ёстой байсан ч шууд 17 Pro болон 17 Pro Max гэж нэрлэхээр шийджээ. Дизайны хамгийн том өөрчлөлт нь арын камерны хажууд байрлах Magic Back Screen нэртэй дэлгэц байлаа. Харин батарейны хувьд Pro хувилбар нь 6300 мАh, Pro Max хувилбар нь 7500 мАh-ийн хүчин чадалтай. Энэ бол зах зээл дээр зарагдаж байгаа дундаж үнэтэй утаснуудаас бараг 2 дахин их гэсэн үг юм. Үүний хувьд $840 эхлэн борлуулагдана. Xiaomi-гийн хувьд технологийн салбарт шинэ цогц экосистемийг бүрдүүлэх амбицтай байгаа. Тэд ирээдүйн технологиг хүн, машин, гэр гэсэн 3 төрөлд хувааж үзэж байгаа. Үүнийхээ хүрээнд ухаалаг гар утас таблетыг оролцуулахгүйгээр 989 сая ширхэг зүйлсийн төхөөрөмжийг экосистемд нэгтгэж чадсан байна. Харин автомашины хувьд өнгөрсөн жил худалдаанд гарсан SU7 загварын цахилгаан машин нь 300 мянган ширхэг борлуулагджээ. Хамгийн сүүлд танилцуулагдсан YU7 загварын хувьд 3 минутын дотор 200 мянган ширхэг захиалагдсан байна.
Харин SU7 Ultra загвар нь зах зээл дээр зарагдаж байгаа хамгийн хурдан цахилгаан машин болжээ. Үүнээс гадна 2027 оноос эхлэн Xiaomi-гийн цахилгаан машинууд олон улсад зарагдаж эхлэх нэ. Энэ хүрээнд 2030 он гэхэд өөртөө үйлчилдэг 10,000 ширхэг дэлгүүрийг олон улсад байгуулахар боллоо. Хэмэл оюуны хөгжүүлэлт Хятадын технологийн компани хувьцааны ханшуудыг огцом өсгөх гол шалтгаан болоод байна. Тодорхойлбол Baidu-гийн нэгж хувьцааны ханш өнгөрсөн сард гэхэд 50% өссөн байгаа нь тэдний хэмэл оюуны салбарт тэргүүлэх байр суурь эзэлж байгаатай холбоотой. Таман Alibaba-гийн хувьцаанд ажил шалтгаанаар өнгөрсөн сард 20 гаруй хувийн өсөлтөөр хаагдсан байна. Хөтөлбөрийн энэ хэсэгт Хятадын хэмэл оюуны хөгжүүлэлттэй холбоотой мэдээллийг томилон өргөж байна. Энэ оны 1-р сард цахиурын хөндөйг сандаргаад амжсан Хятадын DeepSeek компани V3.2 нэртэй шинэ хэмэл оюуны загвараа танилцууллаа. Компани зүгээс уг загварыг дараагийн үеийн архитектураа бүтээх явцын дунд шат гэж тодорхойлсон байна. DeepSeek-ийн хувьд төсвөр өртгөөр хүчирхэг хэмэл оюуны загвар хөгжүүлсэн гэдгээрээ тодорч өнгөрсөн 1-р сар цахиурын хөндийнхнийг сандаргаад амжсан билээ. Компани зүгээс ч мөн энэ удаад өртөг багтаа үр ашигтай хэмэл оюуны загвар төвлөрж байгаа гэдгийг мэдээлсэн байна. Шинэ загварын хувьд API дуудах зардал нь өмнөхөөсөө 50% хямдарчээ. Хятадын хайлтын системийн гигад Baidu компани хэмэл оюун робот такси хөгжүүлэлтэн дээр анхаарлаа төвлөрүүлж байгаа хэлээ. Тус компани нэгж хувьцааны ханш өнгөрсөн 9-р сард 80-аас $130 хүртэл өсөж хаагдсан байна. Шинжээчид үүнийг нь тус компани хэмэл оюун болон роботын хөгжүүлэлтэнд сайн байгаатай холбон тайлбарлаж байна. Baidu компанийн хувьд ChatGPT-гийн тесрэлтийн дараахан цаг алдалгүй өөрсдийн шин загвараа танилцуулж байсан цөөхөн итгэн компаниудын нэг юм а. Тэдний хэмэл оюунд суурилсан Ernia ботын хэрэглэгчийн тоо одоогийн байдлаар 200 саяыг даваад байна. Мөн 85,000 байгууллага идэвхтэйгээр ашиглаж байгааж. Үүнээс гадна тус компани жолоочгүй такси үйлчилгээ улам хүрээгээд хэлсээр байна. Одоогийн байдлаар 15 хотод 1000 гаруй жолоочгүй такситай болжээ. Эдгээр хөгжүүлэлт нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах гол шалтгаан болж байна. Сонирхуулахад Ark Investment компани хэдхэн хоногийн өмнө $7.1 сая Хятадын технологийн компаниудын хувьцааг худалдаа авсны тодорхой хэсэг нь Baidu-гийнх байсан байна. Alibaba Group хэмэл оюуны дэд бүтцэд $53 тэрбум хөрөнгө оруулалт хийхээ зарлаа. Энэ бол хүчирхэг хэмэл оюуныг ажилуулах дэд бүтцийн бүтээн байгуулалтанд гол анхаарлаа хандуулж байгаагийн тод илрэл юм а. Уг мэдээллийн дараачаар тэдний роботын салбар дахь хамгийн гол хамтрагч нарын нэг болох график карт үйлдвэрлэгч Nvidia-гийн нэгж хувьцааны ханш 8% өсчээ. Харин Alibaba-гийнх 3% өссөн байна. Alibaba Group Qwen 90 дор өөрсдийн хэмэл оюуны загвараа хөгжүүлж байгаа юм. Тэдний хамгийн сүүлд танилцуулсан Qwen 3 Max загвар нь 1 их 80 параметртэй гэгдэж байгаа. BYD-гийн спорт автомашин дэлхийн хамгийн урдан машины рекордыг 496.22 км/цаг болгож шинжилсэн байна. Татус компани Yangwang U9 Extreme загвар энэ амжилтыг тогтоосон байна. Өнгөрсөн сарын 14-ний өдөр Германы Papenburg тойролго дээр хамгийн хурдан машины рекорд ийхүү шинжлэгдсэн байгаа. За энэ нь бизнес хөдөлгөөртэй машины тогтоогод байсан 496.48 км/цагийн хурдыг давсан үзүүлэлт болж байгаа юм. Yangwang U9 Extreme-ийн хүчин чадлын хувьд 1200 ваттын батарейтай мөн 1 минутанд 30,000 удаа эргэлдэх чадaltaй хөдөлгүүрээр тоноглогдсон. Энэхүү үйл явдлыг BYD-гийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Stella Li энэ бол судалгаа хөгжүүлэлтийн багт ажилдаг хүн бүрийн бахархмаар үйл явдал, Yangwang бол боломжгүй зүйлийг үл хүлэн зөвшөөрдөг брэнд юм а гэж хэлсэн байна. Энэхүү загвар нь ердөө 30 ширхэг үйлдвэрлэгдэж байгаа лээ. Өнгөрсөн 1 гарагт дэлхийн хамгийн өндөр гүүр Хятадын Gwangju мужид нээгдлээ. Далайн түвшнөөс 625 км-ийн өндөрт өргөгдсөн Huaijin нэртэй уг гүүр нь 2890 м урттай байгаа. Энэхүү гүүрийг барихад шинээр 21 патент авсан байгаа нь гүүр барих технологиг шин шатанд гаргана гэж мужийн удирдлага мэдгджээ. Бепамурны дээгүүр сүндэрлэх уг гүүрийн бүтээн байгуулалт 2022 оны 1-р сард эхэлж байжээ. Харин өнгөрсөн оны 8-р сард 96 ачааны машинаар гүүрний даацыг шалгах туршилт хийж амжилттай болсноор ашиглалтанд шилжиж байгаа нь энэ юм. Мөн 4000 гаруй мэдрэгчээр гүүрний бусад бүтээн байгуулалт бүтцийн хөдөлгөөнийг хянсан байна. Уг гүүрний бүтээн байгуулалт зөвхөн рекорд эвдэх төдий биш, бүс нутгаар зорчих автомашины туулах хугацааг хэд дахин бууруулах боломжтой юм. Өмнө нь Huaijin хавцлыг гаталхад 2 цагийг зарцуулдаг байсан бол гүүр ашиглалтанд орсноор ердөө хэдхэн минут болж буурах боломжтой болжээ. Гүүрний тулгуурын хийцүүдийн жин ойролцоогоор 22 тонн болжээ. Харин төслийн өртгийн хувьд $2.1 тэрбум болсон байна. Энэхүү гүүр нь Хятадын томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтуудын нэг төлөөлөл юм а. Жишээ татахад тус улс нийт 191,000 км урттай дэлхийн хамгийн том хурдны замын сүлжээг байгуулж хүн амынхаа 99%-ийг холбожээ. Сонирхуулахад энэхүү Guizhou мужид нийт 32,000 гаруй гүүр баригдаж байсан байна. Бүр сонирхолтой нь дэлхийн хамгийн өндөр 100 гүүрний тал нь энэхүү мужид байдаг байна.
Хятад улс шинжлэх ухаан технологийн салбарын гадаад мэргэжилтнүүдийг татах шинэ төрлийн визийг нэвтрүүлж эхэллээ. K-виз гэх нэртэй энэхүү шинэ хөтөлбөрөөр Хятадын төрийн зөвлөлийн өнгөрсөн сард гаргасан тогтоолын дагуу өнөөдрөөс хэрэгжих юм а. Хятад улс K-визийг дэлхийн шилдэг их сургуулиудын төгсөгчид болон шинжлэх ухаан технологийн чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд нээлттэй байхаар төлөвлөжээ. Энэ нь 1980-ад оноос 2010 оны хүртэл үргэлжилсэн залуу болгосон хүчний гадагшлах урсгалыг өөрчилж, дотоодын чадварлаг болгосон хүчнээ тогтоон барихын зэрэгцээ олон улсын шилдэг мэргэжилтнүүдийг татах зорилготой гэлээ. Хятадын болон бусад улсын шинжлэх ухаан технологийн мэргэжилтнүүдийн олон улсын солилцоо хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд бүгд найрамдах Хятад ард улс залуу мэргэжилтнүүдэд зориулсан K-визийг энгийн визний ангиллалдаа шинээр нэмж оруулахаар шийдвэрлэлээ. K-виз мэдүүлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хугацаанд Хятадын элчин сайдын яам консулын газруудаас зарлана. K-визийг зарлагдахтай зэрэг шахуу Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын захиргаа ижил төрлийн H1B визний хураамжийг 20 дахин нэмэж 100 мянган $100 хураамж тогтоохоо мэдэгдсэн нь олон улсын мэргэжилтнүүдэд хүндхэн цохилт болсон. Цаг хугацааны хувьд давхардаж байгааг эс тооцвол шууд холбоо байхгүй ч Америк нэгдсэн улсын цагаачлалын бодлого чангарч байгаа энэ үед Хятад улс гадаад авиаснуудыг өөртөө татах илүү боломжтой болно гэж шинжээчид дүгнэж байна. Хятад улс илүү идэвхтэй нээлттэй боловсон хүчний бодлого хэрэгжүүлж байна. Өнөөгийн нэг талын бодлого хамгаалалт хамгаалж байгаа нөхцөлд Хятад улс олон улсын хамтын ажиллагааг ялангуяа шинжлэх ухаан технологийн салбарт улам бэхжүүлэхийг оролдож байна. K ангиллын визийг нэвтрүүлснээр шинжлэх ухаан технологийн залуу авиаснуудыг Хятадд ирж суралцах, солилцоонд оролцох, хамтран ажиллахад түлхэц өгнө. Хятадд олон жил ажилласан судлаач, бизнес эрхлэгч хүний хувьд K-визийг дэлхийд даярах эрдэмтэн инженерүүдэд чиглэсэн маш ухаалаг шийдвэр гэж харж байна. Даяаршил хамтын ажиллагаа инновацид чухал нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Залуу эрдэмтэн инженерүүдэд хаалга нээснээр Хятад улс дэлхийн нийтэд илүү нээлттэй болж хамтын шийдэл, бүтээл, инновац, мэдлэгийг бүтээхийг хүсэж байгаагаа тодорхой харуулж байна. K-виз нь Хятадын өмнөх мэргэжлийн визнүүдээс илүү уян хатан нөхцөл санал болгож байгаа ба хамгийн том давуу тал нь тодорхой хугацаа, нас, боловсрол заагаагүй бол заавал ажил олгогчоор баталгаа гаргуулах шаардлагагүй гэдэгт байна. Гэсэн ч K-визийг амжилттай хэрэгжүүлэхэд тодорхой бэрхшээлүүд тулгарч магадгүй. Тухайлбал Хятад улс нь гадаадын иргэдэд иргэншил олгох нь ховор. Байнгын оршин суух эрхийг ч мөн адил цөөн тохиолдолд олгодог. Түүнчлэн англи хэлтнүүдийн хувьд хэлний бэрхшээл, ажлын орчны ялгаа томоохон сорил болж магадгүй юм а. And this measures not only simplify travel process, but also Бүс ба зам санаачлагаар хэрэгцсэн Хятад болон Лаосын төмөр зам 2021 оны 12 дугаар сарын 3-нд ашиглалтанд орсноос хойш 59 сая гаруй зорчигчийг тээвэрлсэн байна. За үүнээс 48.6 сая нь Хятадын дотоодын хэсэгт зорчсон. Энэ бүс нутгийн төмөр замын тээвэр харилцаа холбоо эрчимтэй хөгжиж байгааг нь илрэл гэж хэлж болохыг албаныхан хэлж байна. Хятад Лаосын төмөр замын Комин группийн мэдээлснээр өдийг хүртэл 83,000 гаруй зорчигчийн галт хэрэг явж 115 улс орон бүс нутгаас 580,000 гаруй олон улсын жуулчдад үйлчилсэн гэлээ. Олонх нь Лаосын нийслэл Винчянд очих, Юниан мужийг зорих, Хятадын соёл, аялал, жуулчлалтай танилцах зорилгоор очсон байна. Бид өдөр болгон дэлхийн янз бүрийн орнуудаас ирсэн зорчигчдыг өгцдөг. За одоо хүртэл энэ төмөр замаар хил дамсан зорчигчдын аялал 580 мянгад хүрч зорчигчид дэлхийн 115 улс бус нутгаас иржээ. За өдөрт хилээр нэвтэрч буй зорчигчдын тоо 1300 хүрдэг. Алтан маршрут гэж нэрлэгдэх болсон энэхүү төмөр зам нь Кюммин, Шэшванбана, Луанг Парабан, Винтян зэрэг аялал жуулчлалын гол бүсүүдийг холбож байна. Хил дамсан аяллаа суудлын тоо анх 250 байсан бол одоо 420 болж өдөр тутмын хил нэвтрэгчдийн тоо 300-аас 1300-д хүрчээ. Хятадын визгүй зорчих бодлого өргөцсөнтэй уялдаад энэ төмөр замаар зорчих жуулчдын тоо улам нэмэгдэж байгаа нь хоёр улсын аялал жуулчлалын салбарт томоохон түлхэц болж байна. Хятад ба Лаос нь социалист найрамдалт хөршөөд бөгөөд Лаос хоёр талын хамтын ирээдүйтэй нийгэмлэгийг хамгийн дөрөнд хамтран бүтээж байгаа орнуудын нэг. Сүүлийн 5 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан цагаас хойш олон салбарт бодит үр дүн гарлаа. Ялангуяа Хятад Лаосын хурдны төмөр замд хамаарах хилийн шалгалтын засгийн газар хоорондын зохицуулалтад саяхан гарын үсэг зурснаар хил дамнах зорчих урсгалыг илүү шуурхаа, саадгүй болгох чухал алхам тавигдлаа.
Бид та бүхэнд Хятадын улс төр дипломат харилцаа, нийгэм, эдийн засаг, технологи гэд олон салбарт болж байгаа онцлог үйл явдлуудаас таймлан багцлан хүргэлээ. Дараа 7 хоногийн энэ өдөр Хятад энэ 7 хоногт нэвтрүүлгээрээ эргүүлжээ.